Бүх трейдерүүдтэй шин 7 хоногийн мэд. Өмнөх 7 хоногийнхан мэдээгээр хэдүүлээ. Алтны ан шиг 2980 дээр хандлтын анш байгаа гэж харж байсан бол өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр 3005 гэсэн аншин дээр очиод буцалтын хөдөлгөөнийг хийгээд байна. Алт нь 2980 гэсэн шалснаас 2993 гэртэг ханшийн хооронд шал тааз үүсгэн одоогоор хэрж байна. Алт нь одоогоор бидний таамаглаж байгаагаар мөр толгой мөр гэсэн батер нь үүсж угаардж байна. Энэ батер нь энэ 7 хоногт бүтэн задрах ёстой гэж бид нарт таамаглаад байна. Задарсан дээрээ бидний эхний байлгах ёстой ханш нь 2970. Хэрвээ 2980-аас 2993-ийн хооронд удаан хэрвэл энэ мөр толгой мөр гэсэн батер нь өөрөө дээшээ задрах аюултай байна. Хэрв 2980 2993-ийн хооронд удаан хэрээд дээшээгээ сэтэрсэн тохиолдолд бид нэр 3015 гэсэн анш руу хараад байна. Тэгвэл энэ 7 хоногт гарах алтанд бас Америк нэгдсэн улсын эдийн засагт нөлөөлөх ямар гол чухал мэдээнүүд байгаа юм бэ? За энэ 7 хоногийн эхний мэдээ буюу нэгд өдөр гарч байгаа Core Retail Sales. Тэрний дараагаар Empire State Manufacturing Index гэсэн мэдээнүүд өнөөдөр гарах нь байна. За дараа нь маргааш Америк нэгдсэн улс төр гол мэдээнүүд бол байхгүй. Харин гол үндсэн мэдээнүүд нь өөрөө CAD буюу Канада доллар дээр явагдах нь байна. 3 дахь өдөр бас тогтсон том мэдээнүүд байхгүй. Гэхдээ үндсэн мэдээнүүд GPY буюу Японы бирж дээр явагдах нь байна. За тэгвэл 4 дахь өдөр 3 дахь өдрийн шөнө буюу 4 дахь өдрийн үрээр өглөөний 2 цагт Federal Fund Rate буюу бодлогын үеийн мэдээ гарах нь байна. Энэ бодлогын үеийн мэдээг бид нэр 4.5 хэвээрэнд барина гэж таамаглаад байна. 4 дахь өдрийн өглөөнөөс хойш орой хүртэл Америк нэгдсэн улсын бирж дээр гарах үндсэн мэдээнүүд нь Unemployment Claims дараагийнх нь байдлаар Philly Fed Manufacturing Index гэсэн мэдээнүүд гарах нь байна. Харин 5 дахь өдөр бол Америк нэгдсэн улс төр мэдээгүй. Crude oil буюу хар алт. Oil маань 3 сарын 5-наас хойш одоо хүртэл 65.20-с 68.18 гэсэн ханшийн хооронд шал тааз үүсгэн хэрээд байна. Одоогийн байдлаар хэрв 67.22 гэсэн ханшийг ойл доошогоо сэтэлж чадахгүй бол өргөжлүүлэн өснө гэсэн таамаг одоогоор тавиад байна. Гэвч нөгөө талдаа хэрвээ 67.22 гэсэн ёроолыг сэтэлж чадвал бид нэр цаашдаа 66.80 64.46 гэсэн ёроолуудыг дахин очиж шалгана гэж таамаглаад байна. 7 хоногийн 3 дахь өдөр болгон гардаг crude oil inventory risk гэсэн мэдээгээр манай газрын тус маань ямар байдалтай байх нь мэдэгдэх гээд байна. Биткойн нь 3 сарын 11-нд хийгдсэн 76500 гэсэн ёроолоос дээшээгээ 85000-ын хооронд одоо хүртэл хэрсээр байна. 85400 гэсэн ханшийг сэтэлж чадах юм бол өсөлтийг цааш нь өргөжлүүлж чадна гэсэн таамаг одоогоор тавиад байна. Хэрвээ 85400 гэсэн ханшийг сэтэлж чадахгүй бол дахин нэг ёроолын ханш буюу 74200 гэсэн ханшийг очиж шалгах магадлал өндөртэй болж хувирна. 74200 биткойны хувьд том өсөлтний өмнөх хамгийн сүүлчийн хансын ёроол гэж бид нэр таамаглаад байна.